гишүүдэд өдрийн мэнд хүргье. За үндэсний үйлдвэрлэлээ бол дэмжлгүй л яах вэ? Одоо дэмжих ёстой гэж үзэж байгаа. Тэгэхдээ үндэснээ боддгоо үндэсний үйлдвэрлэл байх ёстой гэдэг асуудал. Ер нь хэрэглэгч нэгт байх ёстой юм уу? Үндэсний үйлдвэрлэл нэгт байх ёстой юм уу? Нэгт. Хоёрт энэ яг одоо энэ эрх зүйн орчны энэ бодлогын зохицуултуудаа хийцэн гэж үзэж байгаа юу? Баяжуулсан үндэсний тухай хууль, тариалангийн тухай хууль, үндэсний тухай хууль, энэ лабораторийн асуудлууд нь яах юм? Одоо энийг зэгцэрсэн гэж одоо буцаагаад энэ дотороо тавих гэж байгаа юм. Өмнө би бүлгийн хурал дээрээс асуужсан. Яг юунд найдаад гурилын үн өсөхгүй гэдэг хариултыг өгж байгаа юм бэ? Би бол эсрэгээр нь харж байгаа. За одоо энэ эх 7 хоногоос эхлээд ингээд иргэд үнэтэй гурил хэрэгжилж эхлэх юм байна. Яагаад иргэдэд сонголтыг үлдээхгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Заавал үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэд дотоодын гурилаа үнэтэй гэдэг тийм сонголтыг яагаад тулгаад байгаа юм бэ гэдэг асуудал. Хоёртын зөвхөн баруун бүс зориулаад энэ нэг шийдвэр гарсан юм шиг юм ойлголт өгöd байх юм. Тийм биш шүү дээ. Зодон зориулаад гарцсан юм шиг юм яриад их юм. Тухайн үед та хэвлийн өмнө гараад сүүлийн 5 жил гурилын үн доктортой байгаа гэдээ худлаа яриад илээ. Тэ. Гүн дэлгүүр ороод харч л та. Захын дэлгүүр ороод харч л та. Тэ. Гүг захын дэлгүүрээр ороод тэр гурил ямар үнэтэй эргэлж байгааг та харж л та. Тэ. Тэгээ хүн юм ярихаар дундуур ингээд таслаад байдаг. Тэ. За асуултанд хариулт авъя. Банкверсэд хариулъя. Их хурлын гишүүн үнэн юм ярих хэрэгтэй. Би дандаа үндэсний статистикийн хорооны улир дутмын мэднэн дээр үн ярьж байгаа. Миний хариуцсан хүрээнд Улаанбаатарын тариалт үйлдвэрлэл миний хэрэглэх асуудлын хүрээнд. Энэ бий болсон бүтээгдэхүүн газар зүүн байрлал, хотын байрлал одоо зайн ассаасаа ямар өртөг шингээд хэрхэн борлоод ямар бүтээгдэхүүн болж байгаа асуудал дараагийн асуудал шүү дээ. Хөдөө аж ахуйн сайдын хувьд Улаанбаатарт харагдах ёстой гурилын үйлдвэрлэлүүд доктортой нийлүүлэх ёстой. Нэгдүгээрт нийлүүлэлт гэдэг маань олон янз. Бид хямд гээд Оросоос авч байна. Үндэсний үйлдвэрийнхаа 40% алдаад байна. Ийм маягаар бол утгагүй дотоодын үйлдвэрлэл чинь байхгүй болох нэ. Ингээд газар тариалан чинь бүтээгдэхүүн тушаах үйлдвэр болохоор газар тариалан чинь уннаа. Олон мянган ажлын байр алднаа. Бэлтгэгдсэн инженер техник аж болсон чинь алдагднаа. Энэ салбарт хэрэгцсэн энэ хөрөнгө оруулалтын, энэ дэмжлэгийн, энэ атрын аян, энэ хүнсний хувьсгал, энэ хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөр чинь үр дүнгүй болж хувирах гад байна штэ. Бүх юмны суур нь газар. Газар юм тарьж ургаж ягаад тэр зүйл чинь нэг бол мал амтны тэжээл гахаа дахиад шуу өндөг суулж байна. Нэг бол босод төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүн болоод явж байна. Энэ дээр болгоомжтой, маш болгоомжтой. Би бол аюулгүй байдлаа бодож байгаа. 90 он 2000 оны үеийн тэр эдийн засгийн бодлого буюу зах зээлийн горимт тайсны хүрдүнд энэ салбар унссан. 60 жил бүтээсэн нэг л сангийн аж ахуйн бүрэн задарч усцсан, асар олон өмч өргөцсөн, хаягдсан. Нэгдүгээр сургамж. Хоёрдугаар сургамж ковид. Өвчин, дайн дайжин энэ гадаад орчин чинь хүндрээд байна. Дэлхийн улс орон болгон тарифын бодлогоор үйлдвэрүүдэд хамгаалаад дотоод үйлдвэрлэлийн чадах ялангуяа хүнсний одоо аюулгүй байдлаа бэхжүүлээд байна. Ийм Монгол улс хийж чадж байгаа хэдхэн зүйл байна шүү дээ. Мал аж ахуйд тулгуурлаад малаа маха нэг босруулж байна. Арьсчир ноос нолороо босруулах гад цагаан алт хөтөлбөр нь явж байна. Ингээ хүнсээ хангах гад атрын аяг хүнсний хувьсгал хөдөлгөөнүүд нь явж байна. Энэ нийлээд нэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүн юм байгаа. Тэгэхээр энийг нэг стратеги юм аа, аюулгүй байдал юм аа, доктортой байдал юм аа гэж ойлгоод бүгдээрээ дэмжээл явмаар байна. Цаана бусад сонголт байна шүү дээ. 300 гаруй төрлийн сонголт чөлөө зах зээлийн ормоор явж байна. Одоо Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ хийх асуудал ахаад 350 гаруй төрлийн одоо хүнсний болон хөдөө аж ахуйн түүхийдийн бараа бүтээгдэхүүн Монгол улсад доторг орж ирнэ. Өргөн гэрлийн бараанд маш хямдрал үүснэ. Тоо эрс нэмэгдэнэ.
Гэхдээ би дотроо нэг зайлшгүй авч явах хэрэгтэй юм бол тэр түүхэн хоёр сургамжин дээр тулгуурлаад Улаанбуудаа за ингээ үр дүн гарсан нэг сүүсүн бүтээгдэхүүн, өндөг энэ тодорхой хүнсний хідэн төрлийн ногоо, махан бүтээгдэхүүний нэг дотроо үйлдвэрлэе да. Одоо бидний ганц чадах юм шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа нэг цөөхөн хідэн төрөл байгаа. Ноолуураа нэг эцсийн бүтээгдэхүүн болгож чадчих байна, оосоо чадчих байна, арь ширээ нэг хийж байна. Энийг жоохон сайжруулчих зорж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэр өнцгөөс нь таныг одоо иргэдийн хямд хүртээмжтэй байдлаар хангах гэдэг байгааг ойлгоод байна. Тэрний цаан чинь аюулгүй байдал гэдэг юм гарч ирээд байгаа. Үнэхээр айхтар сургамж авсан шүү дээ. Хэрвээ ковид дахиад 1 сар үржилсэн бол бид нар картын бараан шилжихээс аргагүй байсан. Картын бараанд орох хэмжээний хүнсний хангамж тийм сул дорой ийм бод шүү дээ. Бүгдийг импортод даатгацсан. Хил хаасан байхгүй. Тэгэхээр тэр сургамжийн үүднээс энэ ажил явж байгаа гэдгийг нэг ойлгоод өгөл дээ. За Баярбаатар гишүүнд 1 минут нэмж өгье. Тэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа зүйл ерөөсөө энд байхгүй байгаамаа. Миний санаа. Дэмжиж байгаа. Гэхдээ энэ яг гурилын салбар дээр чи өнөөдөр зах зээлийн систем үйлчлэхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө л халамжийн салбар болсон шүү дээ. Стратегийн бүтээгдэхүүн мөн. Тэгээ яагаад энэ гурилын үйлдвэрүүд чи өөрсдөө эргээд иргэдээ бодохгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүд өнөөдөр дунд чатандаа очиод бүгд л саармагжиж байгаа шүү дээ. Энэ бол үнэн. Тэ. Одоо би бол энэ асуудал дээр цаашаа үргэлжлүүлээд ярина, явнаа. 212 тэрбум төгрөгийг сүүлийн 3 жилд гурилын үйлдвэрүүдэд олгосон. Тэгээ асуудал болохоор тариаланчдыг урдаа бариад асуудаа шийдүүлсний дараа тариаланчдыг тойргоос гаргаад хайчдаг юм биш шүү дээ. Өнөөдөр та тэрний оронд хөрсөн улсаас борддог болё гэдээ орж ирсэн бол энэ бол бодит шийдвэр болох байсан шүү. Тэ. Санал хэлэх шүү. Тэ. Батбол дараагийн асуултанд хариулт хэлж. Батбол яг тийм дараа нь